Энд байгаа зүйлийг зурган график гэж нэрлэдэг. Ингэж нэрлэгдэх болсон шалтгаан нь зургаар дамжуулан тодорхой мэдээлэл үзүүлдэг явдал юм. Энд байгаа зурган график хулганыг нэг зургаар нэг хулганыг төлөөлүүлэн харуулж байна. Хулганы зургийг ашигласан байна. Тэгвэл энд байгаа зурган график юуг илэрхийлж байна вэ? Гарч гэн фермийн хулганууд гэж байна. Ферм дээр энэ хулгануудыг энд байдаг газруудыг үзүүлсэн байна. Бид хулгануудыг байшин дотроос, сарвчнаас, мөн малын бэлчээрээс, малын хашаанаас олж болох юм байна. Хулганы зургаас бид газар тос бүр дээр хідэн хулган байгааг олж болно. Жишээ нь байшин дотор хичнээн хулган байгааг харуулъя. Нэг зураг нь нэг хулган гэвэл нэг дээр нэмхэн нэг буюу 4 хулган. Нийт 4 хулган байшинд байгаа юм байна. 4 хулган байшинд байсан. Хичнээн хулган сарвчинд байна вэ? Ижлэгэн аргаар олно. 1, 2, 3, 4, 5, 6. Тэгэхээр 6 хулган сарвчинд байсан юм байна. Сарвчинд байсан 6 хулган энд биччихье. 6 хулган сарвчинд байсан бол малын бэлчээрт хэдэн хулган байсан бэ? Малын бэлчээрт 3 хулган байна. Учир нь зураг бүр 1 хулган гэсэн үг. Зурган график хийсэн хүн маань энд байгаа баганд бүрт өөр тоотой хэдий ч нэг зураг нь нэг хулгантай тэнцүү гэж хэлсэн учраас малын бэлчээрт 3 хулган байсан байна. Бэлчээрт 3 хулган гэж бичлээ. Ингээд хамгийн сүүлд нь малын хашаанд 2 хулган байсныг харж байна. Малын хашаанд 2 хулган байсан. Тэгвэл биднээс энэ бодлогон дээр фермд нийт хичнээн хулган байсан бэ гэж асуусан. Тэгвэл газар бүрт байсан хулгануудын тоог хооронд нь нэмнэ. 4 дээр 6-ыг нэмбэл 10, үүн дээр 3-ыг нэмбэл 13, 2-ыг нэмбэл хариу нь 15. Фермд нийт 15 хулган байсан байна. Тэгвэл ахин нэг удаа зурган график болон өгөгдлөө харвал мэдээлэл нь бидэнд харагдана. Фермийн хэсэг тос бүр дээр хэдэн хулган байгааг хэлсэн байна. Тэгвэл чамаас сарвчинд нийт хичнээн хулган байсан бэ гэж асуувал чи мэдэж байгаа учраас 6 гээд л хариулчихна. Тэгвэл чамаас малын хашаанд болон малын бэлчээрийн хулганууд нийлээд хэдвэ гэж асуувал тэгвэл малын бэлчээрт 3 хулган байсан. Түүн дээрээ малын хашаанд байсан 2 хулганаа нэмээд эдгээр 2 газарт нийт 5 хулган байсан. Фермд нийт хичнээн хулган байна вэ гэж асуусан. Тэгвэл өөр газруудад байсан нийт хулгануудыг буюу 4 дээрээ 6-ыг нэмээд 3-ыг нэмээд 2-ыг нэмээд 15. Бүх хулганы тоо нь 15 болсон гэд хэлчихнэ.